Хуульч шууха, уграл уран сайхны киноны криминалистикийн тайлбарыг танилцуулж байна. Киног товч танилцуулъя. Энтони Хопкинс, Райан Гослинг нарын тоглосон 2007 онд гарсан Fracture буюу орчуулбал хугаралт, Анцав гэсэн нэртэй кино нь хуурам эхлэлт, залмих, санаатай алхахын тухай сэтгэл зүйн трейлер юм. Кинонд чинээлэг инженер Тэдийн тухай өгүүлдэг бөгөөд тэрээр нисэх онгоцны системийн хамгийн жижиг анцавыг тодорхойлдог ажил хийдэг. Тэд эхнэр Женниферээ дэслэгч Робтой араар нь удаан хугацаанд тавьж байсныг нууцаар дагаж олж мэдэх ба тэдний буудалд байхад нь ажиглаж сайтар бодсон бөөгүй бөшөө авах төлөвлөгөө зохиодог. Женнифер гэртээ орой ирэхэд нь Тэд харанхуугаас гарч ирнэ. Сэжиг бүхий яриа өрнүүлсний дараа эхнэртэйгээ салах ёс үлдэж буй мэд чанга тэрвэрнэ. Харин үүний дараа Женниферийг эргэж харахад нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр шууд л толгой руу нь буудна. Энэ үед гадаа ажиллаа хийж байсан цэцэрлэгч ихний буун дууг сонсох ба гайхах зур дахин хэд хэдэн удаа хий буудах чимээ гэр дотроос гарна. Харин Тэд эхнэрийнхээ цогцыг чирж өөр газар байрлуулад буунаас хурууны хийгээ арчиж буцлам халуун усаар биеэ угааж хувцас шатааж дуусаад цагдаа нарыг ирэхийг тайван хүлээнэ. Цагдаа нарын хамт Женниферийн амраг, дэслэгч Робч мөн буун дуу гарсан барьцааны хүн байж магадгүй гэх дуудлагаар ирнэ. Роб барьцаалагчтай ярилцаж хоёулаа бууга хол тавихаар тохиролцож Тэдийн гэрт ортол Женниферийг толгойдоо буудуулсан хүнд шархацсан байхыг хараад гүн цочирдно. Харин энэ хооронд Тэд бууга Роб руу чиглүүлэн зогсох ба ууралсан Роб яах хийхин зөөргүй Тэд рүү дайрч зодно. Эцэст нь Тэд баривчлагдана. Харин Женнифер үхээгүй байх ба комд орсон байдалтай эмнэлэгт хүргэгдэнэ. Киноны дараагийн гол дүрийн баатар дүүргийн прокурорын оролцогч Виллиг танилцуулъя. Вилли бол залуу амбицтай ялагдаж үзээгүй прокурорын ажлаа сольж өндөр цалин хангамжтай нэр хүндтэй өмгөөлөгчийн фирмд ажиллахаар болсон нэгэн. Прокурорын ажлынхаа сүүлийн хэрэгээр шийдэхэд амар гэж үзэн алуурчин хэрэгээ хүлээсэн нүдээр харсан гэрчүүдтэй товчхондоо шууд л яллах болно гэсэн итгэлтэйгээр Тэдийн хэргийг хариуцаж авахыг зөвшөөрнө. Гэтэл сонирхолтой нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Тэд өмгөөлөгчөөс татгалзаж өөрийгөө өмгөөлнө гэж зогсохгүй. Виллиг л прокуророор үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүгчийг төдийгүй Виллиг гайхшруулна. Тэр орой дэслэгч Роб Виллитэй уулзаж Тэд нэг л биш с ิจ гтэй байгаа талаар анхааруулах боловч Вилли бардамнан сануулгыг үл ойшооно. Вилли шинэ ажлынхаа тансаг хүлээн авалтад очиж найз бүсгүй Никитэй оройг өнгөрүүлнэ. Гэтэл мөрдөн байцаагч утсаар залгаж Тэдийн гэрээс олдсон буугаар огт буудаж байгаагүй. Буунаас хурууны хий олдоогүй. Мөн Тэдийн биеэс дээр илрээгүй талаар хэлнэ. Бүрэн итгэлтэй байсан Вилли чухал нотлох баримтгүй болж баг зэрэг эргэлзэж эхэлдэг. Маргааш өглөө налаг үйлдсэн зэвсгийг олохын тулд цагдаа нараас тусламж дуудаж нарийн хайлт хийхээр хэргийн газар дахин үзлэг хийнэ. Бууны хайрцагаас 4 сум дутуу байхч эдгээр сумаар буудсан буу болдохгүй. Вилли хоосон хан мөргөж яллах гэтэл алга үйлдсэн зэвсэг байхгүй гарцгүй мэт байдалд хүрнэ. Ажилдаа иргэн ирэхэд Тэдэд явуулсан хэргийн материал дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж улаан фломастраар томоор үгүй гэж бичиж хэргийн материалыг буцаан илгээсэн байна. Прокурор Тэдтэй уулзахаар очино. Тэд даалд утгатай яриа өрнүүлэх ба багад нь өвөө нь дахианы фермд өөсөвтэй өндөг ялгах ажил өгөхөд нь 300 өндөгийг бүгдийг нь дефекттэй хэмээн үзсэн талаар ер нь өөгүй хүн гэж байхгүй чамд ч юу байгаа гин. Вилли гайхан надад ямар дутагдал байгаа вэ гэж асуухад нь чи бол ялагдаж үзээгүй дандаа ялагч байдаг дутагдaltaй гэж хариулах ба Тэд бүгдийг мэдэж байгаа мэт авирлана. Шүүх хуралдаан болж хэргийн талаар хэлэлцэх үеэр Тэд огт анхаарал хандуулахгүй болж буй процесс хуулийн талаар мэдлэггүй мэт зураг зурж цагийг өнгөрөөнө. Харин гэрчээр Робыг дуудаж прокурор байцааж эхлэхэд гэнэтэл би эсэргүүцэж байна. Энэ хүн миний эхнэртэй амрагийн харьцаатай байсан гэж мэдэгдэнэ. Бүх хүн шоконд орж Роб бие барьж дийлэлгүй Тэд рүү шүүх танхимд дайрна. Энэ үйл явдлын дараа Тэд шүүгч прокурор 3 тусгаалan уулзахад Тэд би гин буруугүй. Миний эхнэртэй амрагийн харьцаатай дэслэгч Роб намайг мэдүүлэг өгөхөд байлцаж дарамтлсан. Үүнээс болж би эхнэрээ алсан хэрэг хүлээсэн гин. Шүүгч энэ талаар олж мэдээд дарамтлж хүч хэрэглэн алга үйлдсэн хэмээн хүлээлгэсэн тул Тэдийн цагдаад өгсөн анхны мэдүүлгийг хүчингүй болгоно. Ерөнхий прокурор Виллитэй уулзаж шүүх хуралдаанд зохих бэлтгэлгүй орсон хийж буй ажилдаа анхаарал хандуулахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлнэ. Оройн Вилли ажилдаа ирэхэд түүнд илгээмжээр хагархаа өндөг явуулсан байна.
Үүний дараа Визи сэтгэл шулуудаж энэ хэргийг өргөж сүүсэн хариуцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд ерөнхий прокурор хэрв ялахгүй бол прокурорын ч ажилгүй, өмгөөлөгчийн ч ажилгүй болно гэдгийг анхааруулж хэлнэ. Визи өөрийн карьераар дэмчин тавьж мухардалд орсон хэргийн учрыг олохоор шийднэ. Сэтгэл шулуудсан Визи нотлох баримт хайхаар мөрдөгчтэй хамтран ажиллаж эхэлнэ. Робтой уулзахаар очиход шүүх хуралдааны үеэр болсон ичгүүртэй явдлаас хойш эхнэр хүүхэд нь орхиж явсан, сэтгэл гутралд орсон байдалтай байна. Харин Роб, Дженнифер хоёрын амрагсаж байсан буудалд очиход камерын бичлэг байна. Тэдийн ажлын өрөөгч мөн шалгана. Энэ бүхний эцэст Визи ямар нэгэн сэжүүргүй байсаар л. Тиймээс имлэг дээр очиж Дженниферийн талаар эмчээс асуухад ямар ч найдвар байхгүй. Энэ хүн комоос гарч сэргсэн ч ярьж чадахгүй, болсон явдлыг санахгүй, хэн түүнийг буудсныг хэлж чадахгүй гин. Найз бүсгүнхээ гэр бүлтэй уулзах үеэр гэмт хэрэгтэнд барихын тулд нэр хүндтэй хуулийн фирмийн ажлаас татгалзаж байгаад Ники уурлах бол харин түүний аав шүүгч шудраг ёсны төлөө явах нь зүйтэй хэмээн хэлж урам зориг өгнө. Өдөш нууцхан газар Роб түүнийг дуудаж уулзаж ямар нэгэн аргаар Тэдийг яллах нь зөв. Үүний төлөө хурамчаарч хамаагүй нотлох баримт гаргая. Би Тэдийн гэрт бөөнө гэсэн саналыг тавина. Зочид буудлаас авсан камерын бичлэгийг шүүж үзэхэд бичлэг дээр Тэд байхч царай нь малгайгаар халахлагдсан, тод биш байна. Ийм байдалтай байхад шүүх хуралдааны өдөр болох ба Визигийн хувьд Тэдийн эсрэг хуурамч нотлох баримтаас өөр зүйлгүй байна. Харин Тэд энэ бүгдийг мэдэж байгаа тул өөрийг нь суллахыг шаардна. Визи Робин бэлдсэн хуурамч нотлогоог ашиглах хэсэгтээ эргэлзэж эцсийн мөчид ийм зүйл хийх нь зөв биш гэж үзнэ. Ийхүү алга үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй тул Тэд суллагдана. Яг энэ мөчид шүүхийн байранд буун дуу гарах ба дэслэгч Роб өөрийгөө буудсан байна. Харин Тэд юу ч болоогүй мэт хураалгасан буугаа эргүүлэн авч гэртээ харна. Тэд эмнэлэг дээр очиход Визитэй таарах ба Дженниферийн цорын ганц асран хамгаалагч нь нөхөр нь тиймээс амьсгалын аппаратыг салгана гэдгийг хэлнэ. Визи иргэний хэрэгээр мэргэжсэн найз бүсгүйгээсээ тусламж хүсэгч тэрээр татгалзана. Ерөнхий прокурорт хандахад мөн л татгалзана. Тэр бүх хэл Визиг үүнээс хойш Дженниферт ойртож болохгүй шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэгдэнэ. Визи сүүлийн найдвар Никигийн аав шүүгчээс тусламж хүсэж амьсгалын аппаратыг салгуулахгүй байх шүүгчийн захирамжийг гаргуулна. Гэтэл цаг хугацаа түүний эсрэг байж аппаратыг салгахаас өмнө эмнэлэг рүү очиж амждаггүй. Прокурорын ч тэр өмгөөлөгчийн ч тэр ажилгүй болсон Визиг гэртээ байхад нь ерөнхий прокурор ирж ажилдаа эргэн орж болно гэж хэлнэ. Ийхүү уулзахдаа Визи анх Тэдийг алга үйлдэх оролдлого хийсэн гэж яллах гэж байсан. Гэтэл одоо эхнэр нь өгсөн тул алга үйлдсэн гэж яллах нь зөв гэж хэлнэ. Уулзалтын дараа Визи дахин хэргийг шалгаж эхлэх ба чухам ямар учраас Тэд зочид буудалд очсон талаар эргцүүлж эхэлнэ. Тэд амжилтаа баталгаажуулах мэт Визи рүү ярих ба энэ зуур Визи мөрдөгчтэй яг адилхан утастай байгаагаа анзаарна. Үүнээс Тэд болон дэслэгч Роб нар адилхан буутай байсан тул Тэд зочид буудалд анхнаасаа буу солих төлөвлөгөөтэй очсон болохыг, Робыг барьцаалагчтай хилэлцээр хийх үеэр бууг эргүүлэн сольсон болохыг, Роб жуурандаа энэ талаар анзаараагүй болохыг ойлгоно. Хэргийн учрыг олсон Визи Тэдтэй уулзахаар очих ба Тэд өөртөө бүрэн итгэлтэй нэг хэрэгээр 2 удаа яллаж болохгүй шүүх прокурорыг хэрхэн нэхэлсэн хуулийн цоорхойг ашигласан талаараа бардамнан гайхуулна. Үгээрч зогсохгүй эхнэрээсээ өршөө авч яг хацар луун буудсан. Ер нь бол нэг сумаар 2 туулаа алсан. Роб амиа хорлсонд ч баяртай байгаагаа ярьж өгнө. Харин Визи нэгэнд Дженнифер өгсөн тул дахин хэргийг нээж болох талаар тэр бүх хэл Дженниферийн толгойд үлдсэн сумыг гарган авч дэслэгчийн буутай харьцуулж нотлох баримттай болно гэдгийг хэлнэ. Киноны төгсгөлд шүүх хуралдаан дахин эхлэх ба энэ удаад Тэд олон өмгөөлөгчөөр хүрээлүүлсэн ч өөртөө итгэлгүй байдалтай байна. Киноны товч танилцуулгыг хийлээ. Одоо анализ хийцгээе. Алгын зэвсэг байхгүй байх. Тэдийн төлөвлөгөө нь алгын зэвсэг олдохгүй байх дээр үндэслэгддэг. Бодит байдал дээр зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлохын тулд баллистик туршилт хийж зэвсгийг с ижигтэнтэй холбож өгөх шаардлагатай. Зэвсэг байхгүй тул баллистик нотлох баримт эсвэл хурууны хээтэд тулах боломжгүй болно. Үнэн үү, худал уу? Үнэн. Алга үйлдэхэд ашигласан зэвсэг нь гэмт хэргийг нотолж болно. Гэхдээ хэрэг хийсэн гэдгийг хэрэг үйлдэх болсон сэтэл болон нөхцөл байдлыг илтгэх өөр нотлох баримтаар ч мөн баталж болно. Дарийн үлдэгдэл. Дарийн үлдэгдэл нь гэмт хэргийн нотлох баримтын нэг боловч бодит амьдрал дээр нарийн төвөгтэй шалгах процедурыг агуулдаг.
дарийн үлдэгдэл хэн нэгэн буугаар буудсан, эсвэл буудсан галт зэвсгийн ойролцоо байсан гэдгийг зааж өгч болно. Дарийн үлдэгдэл арьс хувцас дээр тогтох хугацаа байна. Үнэн үү, худал уу? Худал. Дарийн үлдэгдэл нь буудсан этгээдийг яг таг тодорхойлохгүй. Мөн зөвхөн дарийн үлдэгдэл дээр тулгуурлан гин бурууг тогтоохгүй. Хэрэг хүлээсэн мэдүүлэг яллахад хангалтгүй. Тэгэд хэрэгээ хүлээсэн ч алга үйлдсэн зэвсэг байхгүй нь прокурорыг хүнд байдалд оруулсан. Гол нотлох баримт байхгүй тохиолдолд гин бурууга хүлээсэн ч яллахад хангалтгүй. Алгын зэвсэг болон эд мөрийн баримтаар с жигтний гэмт хэрэгтэй холбоно. Үнэн үү, худал уу? Үнэн. Бодит амьдрал дээр ч мөн гин буруутай гэж үзэхийн тулд гин бурууга хүлээсэн мэдүүлгээс гадна нотлох эд мөрийн баримт шаардлагатай. Хүн амины хэрэг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг. Тэдийг мэдүүлэг өгөхөд их нэртэй намргийн харилцаатай байсан дэслэгч Роб байлцсан. Роб тэдийг баривчлах болон шүүх хуралдааны үеэр зодсон. Тэд дарамт дор хэрэг хүлээсэн тул өгсөн мэдүүлэг хүчингүй болно. Үнэн үү, худал уу? Үнэн. Хэрэгт хамааралтай этгээд эсвэл бусад тал дарамт шахалт үзүүлж хүч хэрэглэж мэдүүлэг авч гэмт хэрэг хүлээлгэж болохгүй. Сэтгэл зүйн дайралт залмих. Прокурор ажлаа солих эцэгтэй үе таардаг ба түүний эсрэг сэтгэл зүйн стратеги ашиглан хангалтгүй дутуу гэдгийг байнга сануулдаг. Сэтгэл зүйн дайралт залмих нь зарим с жигтний ашигладаг тактик юм. Үнэн үү, худал уу? Үнэн. Хэрэг мөрдөх ажиллагааны үед сэтгэл зүйн дайралт залмих хэрэглэж болох нь бодит үзэгдэл. Нэг хэрэгээр 2 удаа яллахгүй байх зарчим. Тэдийн стратеги нь нэг хэрэгээр 2 удаа яллахгүй байх зарчим тулгуурласан. Энэ нь хүнийг цагаатгасны дараа ижил эсвэл төстэй хэрэгээр дахин шүүгдэхээс сэргийлдэг зарчим юм. Үнэн үү, худал уу? Үнэн. Нэг хэрэгээр 2 удаа яллахгүй байх нь хууль ёсны эрх зүйн хамгаалалт боловч зарим тохиолдолд ашиглах боломжгүй. Тухайлбал шүүгдэгч шүүх хуралдааны дараа нотлох баримтыг өөрчилсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил илэрсэн, шин нөхцөл байдал илэрсэн байж болно. Хугарал кинотой холбоотой криминалистикийн судлах зүйл. Буудлагын улмаас үүссэн мөрүүдэд онцлол адилтгал хийснээр галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийг илрүүлж нотлоно. Буудсны дараа буудагчийн гар хувцас дээр тортог, хөө дутуу шатсан дарь үлдэнэ. Буудлага хийгдсэн үйл явц нь баллистик үзэгдлээр тайлбарлагдана. Сумнаас хонгой дээр үүсэх мөр, дайзны мөр, бүхээгийн мөр зэрэг уул мөр үлдэнэ. Хий буудсан газар үлдэх мөрнөөс сумны траекторь чиглэлийг тодорхойлно. Түүнчлэн криминалистикийн хүрээнд цус, хувцас, хохирогчийн бие, дүрс бичлэг зэргийг авч үзнэ. Цусны толд хохирогчийн биеийг хөдөлгөж зөөсөн байдал. Хувцас шатаасан үнс, өнөр хувцасны материалаас шалтгаалan уул мөр үлдэнэ. Дүрс бичлэгээс биеийн чац, галбир, нас, хүйс зэрэг анатом шинжээр алхаа, явдлын онцлог, хилэмж зэрэг үйл хөдлөлөөр хэн гэдгийг тогтооно. Дүгнэлт. Хугарал кино нь ухаантай алуурчин хуулийн болон тогтолцооны цоорхойг ашиглан гин буруугүй тооцогдох, ялаас мултрах боломжийг харуулсан. Криминалистикийн мэдлэг болон сэтгэл зүйн триллерийн элементүүдийг сонирхолтойгоор хослуулан нөхцөл байдлыг үзүүлж чадсан. Нотлох баримт, нэгт нямбай мөрдөн шалгах ажиллагаа, прокурор мөрдөгч хүн хүчтэй сэтгэл зүйтэй байхын ач холбогдлыг тодтогч өгсөн. Хуульч шууха, хугарал, уран сайхны кино, криминалистикийн судлах зүйлийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт криминалистик судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.